нэм зулж арвал. За дэмий юм ярьснаа боллоо. Нэр мэрээ ер нь бүгд ижилхэн нэрээ гаргамаар юм л та. За нэг яг одоо ингэ явж байгаа дуусгаа юу нөгөө цаанаас хугацаанд дуусаад тасрах баг. Нэг дэрнээс гадна заашгүй те дашны маяг соёлтойгоор их шуугантай орчинд байгаа юм шиг байна. Микрофон хаалаа. За ийм алгоритм аа. За бид нар эднийг баг энийг баг 2 3 удаач үзэж явах шиг байна те. Тэгэхээр энийг яаж сайжруулах вэ гэдэг. Тэгэхээр ер нь энийг сайжруулах жоох хамгийн ихэнд энийг ер нь яаж хэрэгжүүлэх юм те. Яг Python дээр ийм команд юу бол байхгүй. Тэгэхээр одоо сая ягаан болгоцсон байсан. Ингээд мөрийг энд бичсэн байна. Энэ T ширхэг хөвсгчийг бүгд нэг байхаас ахвалаад энэс хөнөөлт нөх нэг бүгд ийм тогтоолтол яаж ингээд явуулах вэ? За тэгэхээр бид нар чинь аюу олон боломж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ олон боломжийг их тийм замбраатаагаар авч үзэх хэрэгтэй. Замбраатаагаар гэдэг нь юу вэ? Бид нар ерөнхийдөө програмаар боловсруулж байгаа хүүхдүүд одоо ингээд яг бодиттой биологийн асуудлуудаар хэрэглээд ирэхээр аюу олон боломж үүснэ л дээ. Тийм болохоор бид нар тэр олон боломжийг боловсруулах ёстой нь бол үнэн. Тэгээ боловсруулсан нь бол боловсруулна. Зөв тэр завсар ямар асуудал үүсвэ гэхээр компьютер лим чинь тэгэл минут секундэд хэдэн тэрбумаар нь боловсруулаа хийчих штэ. Бид нар болно алгоритмаа хийхдээ алгоритмаа зохиохдоо тэр боломжуудыг эхнээс нь ахуулаад дуустал нь бүх боломжийг нэг удаа барьж аваад тэгээ нөгөө юм хайдаг ч юм уу шалгадаг. Тийм л алгоритм зохиох хэрэгтэй. Тэгэхээр юу хэлэх гээд нөхөр нөгөө олон боломжийг их замбраатаагаар авч үзэх хэрэгтэй. Эхнээс нөгөө нэг замбраагүй аваад аль нэг ингээл самсруугаар авч үзэл буцаагаад хийгээд нөгөө нэг авч үзсэн юм а дахин үзэж яах юм бэ тий. Эсвэл ингээд үзээд дуслаа гэсэн чинь ганц хоёрыг ингээд үлдээчих юм болоо. Тэгэхээр олон юм боловсруулж байгаа тохиолдолд нэг тийм эмх дараалцэгцтэй дараалтаагаар үгүй бид нар сүүлд нь за одоо бүгдийг үзээд дуусчлаа гэдэг нөхцөл шалгахад замбраа гэсэн. Тэгэхээр яг энийг замбраатаа болгохын тулд энэ чинь ингээд цэг гэдээ явахаар яг энэ дээр ч гэсэн цэг явахаар T ширхэг нэг байгаа гэсэн үг шүү дээ. T ширхэг өсөж байгаа. Тэгэхээр T оронтой энэс хан L дээр нэмэх нэгтийн тоолын системд тоо гэж үзэж болно. Одоо энэ хамгийн бага тоон тий. Ингээд бүгдээр нэгээр дүрсэн байж байгаа. Тэгээд арынхан цифр нь арынхан хөвсөгч хамгийн сүүлийн хөвсөгч нь 1G орон гэж үзэх юм бол нэгээр нэмэгцээр хагаад тэгээд энэ тоол зөвхөн нэмэгцээр хагаад энэ хөвсөгчтэй ST-л нэмэгцээр хагаад тэгээд хамгийн сүүлд нэг N-с хан L-д нөхөн нэгдээ хамгийн максимум утгандаа хүрчих юм бол ийм N-с хан L-д нөхөн нэгдээ тэнцүү болцсон байх үед нь дахиад нэг нэмэхийг оруулах юм бол яг нь өөрийгөө буцаагаад нэг болгоод яг нэг орон шилжиж байгаа байдлаар энэний өмнөх S-ийн T-гээс хан нэгдүгээр хөвсөгчийг нэгээр нэмэгдүүлэх юм. Өөрөө буцаад нэг болгох юм нэг иймэрхүү. Бид нар нэг одоо 999 гэсэн тоон дээр нэгийг нэмчингүүд нэг юу яадаг штэ. Бүх өснүүд нь ингээл буцаал хамгийн бага цифр буюу 0 руугаа шилжээл. Энэ дээр яг 0 биш 0-ээс биш нэгээс эхэлсэн юм аа л да. Тэрнээс бусдаар бол бараг ялгаа. Энэс хан L дээр нэмэх нь нэгдийн тоолны системд байгаа T оронтой бүх тоог авч үзэхтэй адилхан. Тэгэхээр 0-аас ахуулаад T ширхэг нөгөө 9 хүртэл нь. Гэтэл манай 9 нь бол энэ тийм байдлаар авч үзэх. Тэгвэл бид нар яг тоолын систем гэдэг юм мэдж байгаа юм чинь замбраатаа авч үзэж болно. За нэг юм арга. За нөгөө нэг алгоритм дээр одоохондоо яг бид нар хайжруулах гэхээс илүү яаж энийг хийх вэ гэх юм дээр юу байна. Тэгэхээр дундсын төрийн алгоритм нь бол юм байна. За мотив хамгийн сайн мотивоо шууд хайж байгаа. Түрүүч алгоритм дээр нэг оноо тооцоолсон бол мотивгаа ингээ хоосон гэдэг өчгөн тэгээд хамгийн сайн зай нь бол одоохондоо хамгийн их тэг өчнө байл байна. Тэгээд эний давталтыг за бас түрүүчийн ягаан болгосонтой сайн харьцуулах юм бол түрүүн болоод нөгөө нэг T ширхэг хөвсөгчийг нэгээс ахуулаад хэд хүртэлээ явуулж исэн бол одоо энэ дээр for гэсэн давталт ерөөдөө бид нар давталт гэж байлгаа тийм юу болгоны хувьд L mer гэдэг чинь L урттай молекул хэмжлэн нөгөө нэг L ширхэг энэ 3 цэг тавьсан байна гэж урт нь хавь тэ урт нь юу гэхэд гэсэн үг L байна гэсэн. L ширхэг A байна гэсэн үг тийм. Бараа тийм. Энд L ширхэг T байна гэсэн. Тэгэхээр яг манай L mer-ийн утгыг S-с ахуулаад юу S-с гэнэ A-гаас ахуулаад бүгд A-гаас ахуулаад бүгд T байх хүртэл нь давтмаа л гэсэн. За энэ дээр бас л нэг юутай ч юм шиг. Тоолын систем гэж бас хэлж болохоор ч юм шиг тийм.
дөрвөн цифртэй дөрвтийн тоолны систем ч юм уу гэж үзсэн ч болно. Гэхдээ ер нь бол энэ мөрийн утга нь бол яг уу энэ L-мер болгоны хувьд L урттай молекул тэр нь S гэдэг нэртэй үсгэж байх юм байна. Энэ S-ийн утгыг А гэдэг L ширхэг А-гаас хаваад L ширхэг T хүртэл бүлэгнэ. А гэдэг нь одоо бүгдээрээ А-нууд нь одоо юу гэж? Дан 0 ч гэж үздэг юм. А гэдэг нь 0 гэдэг цифр. T гэдэг нь нөгөө бид нэр харуул 9-ийн цифр хамгийн том цифр. Энэ дээр бол яг хуу дөрвөн үсэг байгаа юм чинь те 0 1 2 3. T гэдэг нь 3 гэдэг цифр ч юм уу. Тэгэхээр дөрвтийн тоолын систем. Юм бол болох нь шүү дээ. Дөрвтийн тоолын систем дээр чинь 0-оос 3 хүртэл цифр л байна. 4 гэдэг цифр байхгүй. Мэдээж нөгөө юун дээр бол тэгдэг шүү дээ. Дөрвтийн тоолын системд чинь 10 гэдэг цифр байхгүй шүү дээ. 9 гээл дуусчих байгаа. Тэр адилхан. Тэгээ үзэх юм бол ингээд сайхан давтаж болох нэ. За энэ давталтыг бол зохион байгуулах тал дээр бол гайгүй. За тэгээд доторх нь бол нөгөө өмнөх юу байгаа юм. Хэврэл байж байгаа хэвээр. Тэр үүсгэсэн жоохот одоо гүйж байгаа S мотивийнхаа мотиваар бүх боломжоор үүсгэж байгаа. Тэр мотивыгаа нөгөө DNA-тэйгээ харьцуулаад тэгээд нөгөө бусад бүх молекул мотив хүртэл зайг нь олоод зайнуудын нийлбэрийг олоод ер нь манай best distance-аас их байх юм бол их бага байх юм бол шинжилгээ явуулна. Сайн зай гэдэг нь хамгийн бага баг. 0 гарвал хамгийн сайн. Тэгээд энэ S-ийн нөгөө мотив зөв мотив гэж хадгалаад байна. За нэг юм код байгаа. Энд дээр бид нар юу хийж болох вэ гэхээр энэ давхар энэ жоо хийж болох. Ундрах тэмдэглэлийн бодлого дээр бид нар 4-ийн L зэрэг тооны L мэрийг авч үзэх та. 4-ийн L зэрэг ширхэг L мэрийг авч үзнэ. L мэр гэдэг L урттай молекул. За ингээд энэ молекулуудыг ингэж асаа орчсон байна. Бүгд L урттай. Эхнийх нь L ширхэг А байна гэсэн. Сүүлийнх нь L ширхэг T байна гэсэн. Тэгээ саяны нөгөө нэг ярьсан. Цааналгын дараалал бол A-ийн дараа C үсэг байх нь, тэрний дараа G байх нь, тэгээд тэрний дараа T байх. Энэ хамгийн сүүлийн оронг нэг нэмэгдүүлж ийсэн аа. 4 боломж гарлаа. Тэгээд 5 дахь дээр нь болохоор T-г нэгээр нэмэгдүүлсэн чинь буцаад T-г нэгээр нэмэгдүүлэхээр нэгдүгээр нь T-гийн дараа дахиад 5 дахь үсэг гэж байхгүй. Тийм учраас яг энэ нэгжийн оронгийн чадлан дуустаач гэж үздэг юм уу? Дүүрлээ гэж үзээд нөгөө аргатын гэх юм уу те энэ орныхоо үсгийг нэгээр нэмчихнэ. Тэгэхээр A-ийн дараа C байдаг гэсэн C болчих. Нөгөө нэгжийн орн нь өөрөө буцаад дахиад эхнээс эхлэх хэрэгтэй. Гэт ингээд яг дөрвтийн тоолны систем дээр L оронтой тоонуудыг бүгдийг 0-0-0-аас ахуулаад одоо энэ A-үүдийг 0 гэж үзье. Яг бид нар дан 0-ыг бол ганц 0-оор л өчтдөг л дээ. Гэхдээ яг энэ дээр ганц удаа ингээд бүгдийг 0-оор өчнө. А-гаар өчнө гэдэг чинь. Тэгэл ингээ хамгийн сүүлд бүгдээрээ TTT буюу за манайхаар бол 10-ын тоглохоор бах 9-9 болоод дуусна гэсэн. Энд бол яг 3 гэсэн үг л дээ. 3. За энийг бид нар одоо яаж зохион байгуулах вэ гэдэг. За ерөнхийдөө бол яг давтал зохион байгуулах нь бол нэг юм. Давтал нь бол ийм энгийн давтал учраас ингээд нэг 0-0-оос ахуулаад 9999 хүртэл гэдэг ингээд явж байгаа юм шиг гэдэг зохион байгуул. Юу яач гүйлэх чинь давталтаа бол гүйлэх чинь. Одоо бид нар юун зохион байгуулалт яриад байна вөхөр. Одоо бид нар нөгөө яаж нөгөө нэг цөөн алхам дотор ямаа шалгаж дуусгах вэ? Анч та манай юм бичигдээл байгаа юм байна тий. 30 минут гээд донг гэж хачдгүй л. Сайн. За хайлтын мод гэж юм үүснэ. За одоо энэ хайлтын модон дээр энэ дээр жоохон удах баг. Бид нар ингээд саях шиг давталт хийж байгаа гэж үзэх юм бол навчнуудыг нь тоолж байгаа л гэсэн үг юм аа. За нөгөө өөр талаас нь харж байна. Бидний нөгөө AAA-ээс ахуулаад TTT хүртэл явъя гэдэг маань TTT гэдэг маань манай TTT-ийн энд л явж байгаа шин Жон Замбараг болчих. Энд ороод ирсэн юм байна. За мод маягаар зурхад төгсгөлдөө орсонгүй. За энэ мод маягаар гэдэг нь юу вэ гэхээр ийм. За анх бол бид нар нөгөө нэг мотифо үсгээр нь үсгэж байгаа гэдэг чинь бүх боломжийн шалгахтаа. Тэр анх за 3 үсгтэй мотив байх юм байна. Ингэвтэй бүгдийг нь үсгэж л байна л да. Тэгэхээр яг эхний үс за ингээл яг дараалал нь үсгдэг. Эхний үсэг нь ямар байж болох уу гэж бүх боломжийн шалгаж үзсэн. Тэгэхээр эхний үсэг бол нэг бол A байна, нэг бол T байна, нэг бол G байна, нэг үс юм байна. Ингээд 4 янз болж болно. Ингэвтэй 4 нөгөө нэг боломж
үүссэн учраас ингээд дөрөв салаал болж дуусч. Энэ бол одоо ерөнхийдөө дөрөв тим мод гэж нэрлэх юм байна. Тэгээд дөрөв салаалт, дээдлэн дөрөв салаалт. Энэ дадал дөрөв салаалт юм. Дөрөвтийн айгүй төгс мод байна. Бүх юм дөрөв хүүхтэй. Бүх цангилаа хамгийн доотлын навчнаас үүснэ. За тэгээд яг энэ зураас бол энэ үсгнүүд тодорхойгүй байна гэсэн үг. Тэ ямар зүгх нь мэддэхгүй дурын боломжтой байсан. А дараа нь A гээд тавьчаад ардаа 2 зураас тань гэдэг чинь яг нь эхний үсэг нь A байвал явах бай гэдэл хайгаал явж байгаа гэсэн. Ардаа 2 үсэг дутуу. Дутуу буюу 2 үсгэнд тодорхойгүй ингээд одоо гүйж байгаа гэсэн. Энэ 2 үсэг, дундлын үсэг бол 4 янз байж болно. Сүүлийн үсэг бол бас 4 янз байж болно. Тэгэхээр энэ 4 16 боломж орнд байгаа. Тэдний зураг байгаа. За тэгээд ингээд эхний 4 үсэг ингээд явж байна. Дараа нь үсэг болгоны хувьд яг нь эхний үсэг нь тодорхой болсон энэ тохиолдол болгоны хувьд дахиад дундлын үсгийг нь тодорхойлох гэж үзье. Тэгэхээр дундлын үсэг нь юу байх нь мэдэгдэх байгаа шүү дээ. Гэхдээ яг уу бид нар бүх боломжоор шалгая гэвэл дундлын үсэг нь A байвал яах юм гэхээр AA болчихно. T байвал AT болчихно. Тэгээ ардаа ганцхан зураас тэ одоо ингээд дөрөв салаалуулаад дуусчихна. Бус үсгнүүд ч гэсэн адилхан тийм. Тэгэхээр ингээд манай дөрөвтийн мод маань доошоо явах тусмаа цангилааныхын тоон төвшин бүртээ 4 дахин нэмэгдээ явж байгаа. Энд нэг цангилаавс нь эхний төвшөнд дараагийн төвшөнд 4 цангилаатай болсон. Яг төвшөнд байгаа цангилааны тоон. Тэрний дараа 16 цангилаатай болсон гэдэг. За энэний доотлих бол одоо 16-г 4-өөр үзүүлэхээр 64 байгаа гэсэн. 64 боломж байгаа. Гэхдээ яг 64 багтахгүй учраас энэ дэр ингээд доош нь гонжилгоод дурч байгаа гэсэн. Одоо жишээ нь энэ AA гэдэг нэг боломж байна. Нэг цангилаа хайгаад явж байгаа. Яагаад явж байгаа вэ гэхээр энэ нэг зураас үлдэж байгаа гэдэг чинь явж байгаа л гэсэн. А бүр эцсийн хувилбар нь бол энэ зураасны оронд жишээ нь A-г тавьчвал 3A болно гэдэг. За 3A нь хаана явж байгаа вэ гэхээр энд явж байгаа шүү. Энэ хамгийн зүүн талын юм өчр одоо салаа хүү байна тийм навч гэх юм. Тэрэн дээр A гэдэг тэрний доор A тэгээд A гэхээр энэ 3 нийлээд 3A гэдэг ингээ бүтэн 3 үсгтэй нэг мотив болж байгаа юм шүү. Хүү болж байгаа. Яг анх харахад нөгөө энэ хойшоогоо ч юм шиг харагдаад байсан юм. Өө юу 4A болчих 3 үсгтэй гэсэн. Энэ хойшоо биш үү? Энэ босоогоор Монгол өчг шиг бичсэн гэсэн. AA гэж байна. AA-ийн дараа T байж болно, AA-ийн дараа G байж болно, AA-ийн дараа C байж болно. Ингээд энд яг ATGC гэсэн дараалал ирчихсэн. Уул нь цаандлогоон дараалалаараа түрүүний слайднаар бол ACGT гэсэн шүү дээ. Яг юм ирчихсэн. Тэгэхээр ийм дөрвөн боломж үүсэж байгаа. Бид нарт бол дөрвөн үүсэж байгаа гэдэг нь л чухал. Тэгэхээр ингээд бүх навчнууд бол ийм байдлаар үүсэж байгаа. Энд 64 ийм монголчээр бичсэн юм шиг 3 үсгтэй юу байгаа? Мотив байгаа. Тэгэхээр ингэж ийм байдлаар задлахыг болохоор юу гэдэг нөгөө бүх боломжийг шалгах тийм аргаар ингээд шийдэж байна. Шийдлээ хайж байгаа гэсэн. Бүгдийг ингээд дурчихсан. Тэгэхээр яг бид нарт ийм мод нэлийн хэд хэдэд айл 4-ийн ч юм уу 2-ийн ч юм уу моднууд. Тэгэхээр бид нар энийг 4-ийн мод гэж үзээд тэгээд шийдлээ ингээд хайгаад явж байгаа гэсэн. Одоо бид нарт нэг ийм асуулт байна. Ямар өгөөмөр сайхан сайд. Нөө босоохгүй шүү дээ. Үнэгүй болцсон юм шиг. Шэр явж байна. Та нарын шэр мэр тасарсан юм биш үү? Видеого тасчих. Энийг ма тасчихлаа шүү дээ. Одоо яагаад тасчих юм бэ? Сүүлд надаас мөнгө өгөх юм болоо. Амар. За 4-ийн 4 хүн байгаа. Тэ? 4-ийн 4 хүн микрофоно хаацсан сууж байгаа. 3 хүн. За юм харагдахгүй болсон бол чатаараа бичээрэй. За